Одоо ингээд энэ дотор хүмүүс юм хүнд байдалтай болж зарим нь жоохон хөвгтүүд ч гэсэн хандаж байгаа ч тийм. Чи гэмтэрхтнүүдтэй газар орсон юм шүү тийм. Мөнгө гадаг байсан юм шүү танаач ингээл тийм. Бидний тоног төхөөрөмжтэй мөхөр асуудалтай юм байсан бол би энд яриа өгөө суухгүй шүү дээ. Манай 18 он киноны одоо эдит юу ах процессыг ер нь бүтэн зогссон байна. Энэ шалгалтаа үр дүнтэй богино хугацаанд явуулаад бидний ямиг буцаагаад өгч өчээ. За ер нь бол нөгөө техник биш одоо файлуудаа олуулаад авсан байгаа. Ер нь файлуудаа гэдгэн гэхдээ зөвхөн 18 хоног киноны файлыг нэмээд дээрээс нь бидний ойр зур хэрэгтэй зарим файлуудыг хуулж авсан. А яг техник тоног төхөөрөмж буюу манай компьютерууд те манай одоо юу гэдгийг карт ингээд тэр хардверүүд бүгд үлдсэн тоног төхөөрөмжүүд. Тэр техник тоног төхөөрөмжүүдийг одоо л аваагүй байгаа маань ер нь шалгаж ийн гэдэг юм л да. Гэхдээ нөгөө биднийг үндсэн компаниар маань болоод одоо шалгаж байгаа үндслэл ерөөсөө ганцхан л байгаа. Норгийг шалгаж байгаа. За тэр техник техникийг хурааж авсан үндслэл ерөөсөө ганцхан. Тэр нөгөө 13 14 буюу бодлон дэлтараас нөгөө 55 найзтай AI профайлтай тогсоод хийж гэдэг аккаунтын гомдлоор шалгаж байгаа тэр одоо үндслэл дээр л нэмэлт шалгалт хийхин тулд манай техникүүд өгөхгүй байлгаад байгаа гэсэн үг. Тэрнээс биш одоо өөр хэрэгтэй би одоохондоо жишээ сүүлийн 10 хоног лав ямартаж мэдүүлэг өгөөгүй л байна. Тэгээд энэ дээр ч гэсэндээ бид нар өөрсдийн бизнесийн нэр үндээс сэргийлэх те хувийнхаа нэр үндийг сэргийлэх гэдэг юм уу. Бас ер нь бүх төрлийн арга хэмжээг яг хуульд заасан их хэмжээнийхэн дагуу аваад явна. Тэр асуудлууд бол ингээд нэлээд удаан хугацаанд үргэлжлэх баг. Энэ тоног төхөөрөмжүүдийг одоо бас хүмүүс тэгээд байгаа хүмүүс биш л те troll account-ууд ингээд шалгуулаач. Тэгээд дугаа шалгуул гэдэг. Усан шалгуул байгаа. Манай тоног төхөөрөмжүүд тэнд байна гэдэг чинь бид нартай үнэхээр одоо асуудал гарсан бол тий магадгүй 5 он жоохот бидний тоног төхөөрөмжтэй үнэхээр асуудалтай юм байсан бол би энд яриа өгөө суухгүй шүү дээ. Тэгэхээр шалгуулж байгаа. Шалгах дээр нь одоо жишээлбэл эсвгүүцсэн юм байхгүй. Гэхдээ энэ шалгалтаа үр дүнтэй богино хугацаанд явуулаад бидний ямиг буцаагаад өгч өчээ. Буюу ямар нэгэн гэмт хэргийн үйл ажиллагаанд оролцоогүй тэр тоног төхөөрөмжүүдийг яагаад зохион байгуулалттайгаар бидний үйл ажиллагааг хэвлэн нийтлэг хүсэл бодлоо илэрхийлэх хэрэгчлэг хязгаарлах байгаа юм шиг тэнд авч үлдээд байлгаад байгаа юм бэ гэдэг дээр л ойлгохгүй эсэргүүцсэн байрчуртай байгаад байгаа гэсэн үг. Одоо ингээд энд байгаа тоног төхөөрөмжүүдийг чинь за нэг нь лав маа нэг найзын компьютер энэ манай ажлын газрын залуугийн дүүгийнх нь процессор байгаа. Тэ за тэгэл тэнд бас одоо манай юу бичлэгэн дээр коммент өчөөд аваач үгийгээд ирсэн одоо Mac ашиг байна. Энэ манай найзын ноутбук би түргүүлж хэрэглэж байгаа. За энэ болохоор нэг студийн ах манай дээр нэг илүү байна түр хэрэглэж агаад 2-7 хоногийн дараа өгөөрэй гэх мэтчлээ. Тэгээ бид нэг цаасан дээр бичиж авч хүртгээл ардаас нь дахиагаад Google Sheet-эн дээр нэг жоохон тэмдэглээд ингээд үлдээсэн байх чинь тий. Ер нь яг манай компьютер тоног төхөөрөмжүүдийг өгөөгүй зөвхөн киноны файлыг хуулж өгсөн гэж төрүүлсэн. Тэгээд битэд ямар ч тоног төхөөрөмжүүд байхгүй учраас одоо компьютеруудаа гуйж аваад за тэгээ бичлэг хийгээ тэр бичлэгэн дээр ирсэн комментуудаас норгийг үздэг одоо бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа хүмүүс төр хугацаанд өөрсдийнхөө хэрэглэж байгаа компьютеруудыг заамаа одоо 10 хоног хэрэглээд өгөөрэй 7 хоног хэрэглээд өгөөрэй гэх мэтчлэн л ингээл төр өгөөл. Тэгээ зарим нь яг ингээд бидэд хэрэглээг хангааж юм бичээд ингээд яач болно. За нөгөө юм эдитлэх болохууд дээр нь бидэд цугааж юм эдитлээд ингээд л явж байна. Тэгээ одоо нөгөө захиалсан байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдийнхаа бас бизнес зорчилгааны материалууд контентуудыг гаргаж өгөхтэй. За бизнесийнхаа үйл ажиллагааг TV явуулах гэх юм уу. Тэр боломж баг зэрэг бүрдээд эхэлж байна. Гэтэл энэ компьютеруудыг чинь цуглуулах, зөөж барих те. Тэгэл энэ хугацаанд алдагдж байгаа цаг хугацааны зардал, энэ хугацаанд алдагдж байгаа хүн цаг нэмээд дээрэс нь одоо очиж авчрах гэл зөндөө төвхтэй юмуд бол байна. Манай жишээлбэл энэ бол бүх гэрээ за одоо юу гэдгийг бүх бичиг баримтууд тэнд байгаа. Тэгээ бид нар чинь тэр нөгөө 9.3 тэрбум гэдэг байгаа тийм лаг бүгдээ хүмүүс биш. Одоо угаасаа яг үүндээ маргааш пит гэдэг нэг бүх тоног төхөөрөмж худалдаад авчих тийм ч боломж байхгүй угаасаа. Тэгэл нөгөө яг л одоо юу гэдгийг байгаа 20-с 21-с 27 настай залуучууд чавс өөрсдийнхөө ингээл боломжоор л юмнуудаа хийгээл те ингээл юмаа бэлт хийгээл явж байгаа. Одоо тэгтээ хэдий нөгөө өөрсдөө тоног төхөөрөмжийг төр хугацаанд түрээслээд гэдэг юм уу хүмүүсээс гуйж аваад ашиглаад контентуудаа үйлдвэрлээд ажиллаад эхэлсэн байгаа ч гэсэндээ энэ чинь төр хугацааных тийм өгөхгүй байгалах юм бол бид нар 10 хоногийн дараа ихтэл тоног төхөөрөмж болчихно. Нөгөө талаасаа дахиад бид нар жишээлх юм бол одоо хүн амтнаас гуйх тийм одоо үгтэй хүн амтнаас очиж тоног төхөөрөмжийн зөөж ирэх энэ төр асар бол алдагдлууд цаг хугацааны хувьд ч тэр хөрөм санхүүгийн хувьд ч тэр алдагдлууд байгаа. Мэдээж захиалагч нарынхаа бичлэгүүдийг удааж байгаа тийм цаг хугацааны асуудал байгаа. Зарим нэг прожектууд нь хойшлж байгаа бидний энэ асуудлаас л тийм. Тэгээд эн чинь нөгөө
бизнесийн хувьд оролцож байгаа. Тэгээд зарим нэг энэ хүмүүсийн асуудлаас болоод манайхтай хийж байгаа хийгчсэн гэрээнүүдээ хойшлуулах те хацны мацны гэдэг ч юм уу. Ингээ манай ер нь бол ингээд бизнесийн юу хийж байгаа угаас алдагдаж эхэлж байгаа. Зарим хүмүүс бол нөгөө юу л норгийг мэдэж авлаа те баг одоо юу гэдгийг ингээ сайн юм болчихж байгаа юм биш юм шүү гэл тэмхүү юмуд ярьж байгаа. Ер нь гэхдээ нөгөө гүтгүүлэхэд те очоод юу гэдгийг цагдаад шүнжин байцаагтахад те баригдахад юу гэдгийг те энэ юм их сайн юм байхгүй шүү дээ. Яг үнэ хэлгээд норог жишээлх юм бол энэс өмнө ч гэсэндээ захиалагч нартайс энэс өмнө ч гэсэндээ өөрсдөө хэрийн бэлтгэсэн үйл ажиллагааг явуулаад ирчихсэн. Хэрэг та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжиж иргэдийн улс төрийн боловсрол урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийг хүсэх юм бол коммент хэсэгт 18 хоног гэж үлдээгээрэй. Фолловерстай байсан те бид нэр хэдийн 100-аас дээш форм ямар фолловерстай байсан. Тэгээд одоо бейс те Монголтойгоо маркетрууд угаасаа нэгдгэлээсэн. Хамгийн гол асуудал нь бүртгүүлэх хувийн эмзэг мэдээллүүд рүүгээ халдуулах те бизнесийн одоо нэр хүндээ одоо тодорхой хуваар алдах ч гэдэг юм уу. Нөгөө талаасаа бас тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь алдах юм бол нэг сайхан юм биш шүү дээ. Тийм нэг тийм амар баярлаад ах юм байхгүй. Мэдээж яг жижиг сажиг сайн талууд байгаа ч гэсэндээ одоо бид нар автомны нүдэндээ аудит хийлгээд авчлаа шүү дээ. За эдний явартч гэмтэрх толбог юм байна гэдэг нь ойлгомжтой болчихж байгаа. Тэгээд тийм болохоор бас яг сайн тал байгаа ч гэсэндээ хүндрэлүүд бол айгүй их байна. Тэгээд энэ чинь нөгөө зүгээр нэг залуучууд те хэвийн үйл ажиллагаа явуулаад татвар нийгэм даатгалаад л үүд те ингээд ажиллаа хийгээ цалингаатай явж хахад цагтаа орж ирээд хамгийн мийг нь хурааж авчаад тэрийг нь 14 хоногор 20 хоногор ч юм уу те ингээс хатуулаад явах юм бол энэ яг үнэндээ аюу утгагүй байхгүй юу. Тэгээд яг мэдээч одоо тэр нөгөө ихний шалгах 5 хоногийн дууссан. Тэгээд цаашаа шунгах магадaltaй бүр цаашаа хэрэг үүсгэж мүсгэх юм бол ингээд бүр сунжаад авч боломжтой гэсэн. Гэхдээ эн чинь нөгөө бид нарыг одоо манай процессоруудыг бүгдийг нь битгэж цайлгаад байгаа юм ерөөсөй байхгүй шүү. Тэр хуулийнхаа өрөөнд ч тэр цагтаа нөрөөжсөн тэрийг мэдэгдээсэй гэж бодож байна. Хууль жам сайжсан хэлсэн чинь нэг л хүнийг нь одоо тэрнтэй холбоотой дасаа ашиглуулсан гэж шалгаж байгаа болохоос ш. Манай тоног төхөөрөмжүүд тэр мөрөөдөө тоглоомын ямар нэгэн уулмөр те мөрөөдөө тоглоом зохион байгуулсан програм ч гэх юм уу те тийм ерөөсөө байхгүй. Одоо нэг субъект бол угаасаа 30 хоногоор ингээд баримтлагдсан байгаа. Тэгээд манай нэг ажилтан манай дээр одоо он гараад ажиллаж байсан хүн байгаа. Гэхдээ тэр хүний хэрэгтэй жишээлбэл бид нар ямар ч холбоогүй буюу бусад компани ажилтнууд л компани удирдлагууд мэдээлэл байхгүй учраас тэр бол ингээд өөр асуудал. Нөгөө талаараа бас тэр хүний гэсэндээ одоо жишээлбэл төр хугацаанд хорцсон байна гэдэг чинь зөвхөн юу гэдэг тэр хүн холбоотой гэснээр бас илэрхийлэхгүй тэр хүн жишээлбэл холбоотой хэсэг нь одоо ч тодорхойгүй. Зарим хүмүүс л угаасаа бодож байгаа. За энэ нэг хэд өөхөд мөнгө угаагаад сар 1 өдөрт мэг те мөрөдөө тоглоом зохион байгуулад тэгснээ одоо өөрсдөө өмөрхийн тулд тудлаа явчлаа гэдэг үгний ард бамбаа болохоо нуугдж байна гэж бодож байгаа. Гэхдээ яг бодитол дээрээ бол бид нар одоо жишээлбэл бол мөрөдөө тоглоом гэдэг зохион байгуулах те эсвэл үгтийн өөрсдөө ч мөрөдөө тоглоомын ямар нэг асуудал угаасаа байхгүй. Би жишээ нь битний аппликейшнс гаргасан дээр байхгүй. Тэгэхээр чинь ерөөсөө бидний яг нөгөө байгаа бодитлынхаа өнцгөөс өөрсдийнхөө мэдж байгаа өнцгөөс харангуут манай дээр шинээр ажилд орсон хүний ахих нь хэргийг манайтай хамаатуулж ойлгуулах замаар өөрсдийнхөө хийсэн хууль бус үйл явдал процессын алдаануудыг залруулах орлого хийж байгаа. Энийг гэсэндээ нөгөө хүний хүнсний комиссийн дүгнэлт хэлээд өгсөн. За олон улсын байгууллагууд, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улсын сэтгүүлч нарын нэгдэл нийгэмлэгүүд гэдэг. Ер нь ингээд хаанаас нь чарсан тэ одоо Монголд байгаа хэлний төлөв үйл ажиллагаатай холбоотой төрөмс байгууллагууд ч гэсэн бүгд бүр юм хинт тод тэ бүр юм кристал клэр гэж ярьдаг шүү дээ бүр юм үнэхээр ойлгомжтой ил мэдэгдэхүүс байгаа. Тэгээд тэр одоо шудраг бус тэр хүнийхэн тал зүг үйл ажиллагаанууд нь яг дараа нь ингээ хуулиасныхаа дагуу үйл ажиллагааны дааваад хуулиасныхаа дагуу шийдэгдээд цалруулах хийгдээд бас уучлалт хүсэх хүмүүс нь хуучлаа хүсээсэй гэж бодож байгаа. Манай 18 оны киноны одоо эдит юу ах процессууд ер нь бүтэн зогссон байна. Кино их процессор одоохондоо ирээгүй л одоо тэгээд яг киногоо дийлэх процессороо буцааж удаа авч ижилээ. Эсвэл би тэд өөрсдөө тэгж байгаа одоо нэг үйл ажиллагаа жоохон явуулж хагаад киногоо дийлэх процессор өөртөө худалдаж авдаг ч юм уу те. Дахиад нэг тиймэрхүү зардлууд ер нь гарахаар л байна. Гэхдээ бас нөө юу гэдэг энэ бас үйл явдалтай холбоотойгоор кино руу нэмэх боломжтой юмнуудаас нэмэгдэж байна. Одоо жишээлбэл манайхад тэгж шүнжэнгөөс хатуулсан матуулсан энэ чинь өөрөө бас киноны нэг хэсэг болж орох боломжтой нэмэлт үйл явдлууд ирж байгаа. Тэгэхээр тэр мөрийг нэмээд дахиад энэ алдсан хугацаа, тоног төхөөрөмжийн асуудал гэдэг ингээд асар олон юмнууд ташлаад одоо киноны нэг хугацаа уг нь 6 сар байсан бол 9 сар болж хайшилж байгаа хаа. Би бол ер нь тэгж тааж байгаа. Ер нь гэхдээ кинотой холбоотойгоор хэлэхэд энэ кино бол өөрөө юу гэдгийг
төрлийг харуулж байгаа юм тий. Тэрнээс ч одоо юу гэдэг очиргүй хүн дагаж мөрдөл тий. Хүний хувийнээс мэдээллийг чи одоо юу гэдэг чимээгүй хин цанлаа өгч гэж харж байна л тий. Тийм боломж байхгүй шүү дээ тэр чинь. Тэгээд дандаа нөгөө тухайн хүмүүсийн зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явуулаад тэр хүний одоо юу гэдэг гэрээний үндсэн дээр тухайн хүнийг 18 хоног дагж байгаа шүү. Тэрнээс хин ч ингээл камертай нөхөр 18 хоног өөрийгөө дагаад ингэ явахгүй шүү. Нөгөө талаасаа бол бас энэ улс төрийн боловсрол олгох контент. Тэрнээс гинт тэрийг илрүүлсэн 90 сурвалжлах бүтээл мэтэл бол бас биш байхгүй юу? Одоо хүмүүс бас тэрэн дээр аягүй хүлээлтийн зөрөг гарах гээд байна. Мэдээч яхаа тэнд нөгөө шодрог бос зүйлсүүдийг бичсэн тэрийг харуулж байгаа тий төсвийн хувьд нэг төвшинчнэрийн боловсролын хувьд нөгөө талаасаа одоо сонгогч нарын боловсролын тасар бол ялгаатай юмнууд байна. Тэгээд тэр сонгогч нар дээр очиж байгаа төсөв мэдээлэл өнөдөр ингээд тасар бол өөр өөр нюансууд байгаа. Бас зөвхөн сонголт холбоотой нэмээд дээрээс нэр төвч нарын санхүүгийн босго хил болоод алт хэлбэр хуулийн бас хууль бос гэдэг ч юм уу. Ингээд айгүй олон мэдээж чухал мэдээлэлүүд байгаа. Гэхдээ энэ кино бол одоо жишээлбэл бол хүмүүсийн одоо ингээд төсөөлж байгаа шиг тийм юу гэдгийг нэг одоо засгийг нураа харч юм уу тий эсвэл юу гэдгийг бүр одоо ямар нэгэн алтан тушаалтны нэр төрд бүр хүн дээр нөлөөлөх үз юм уу тийм супер аюултай зүйл бол байхгүй. Гэхдээ бид нар ямар нэгэн амьдраад байна, ямар тогтолцоонд амьдраад байна тий ямар сонгуулийн системээр энэ хүмүүс чинь ялалт байгуулад байна гэдгийг бол гаргаж ирж байгаа. Нөгөө талаасаа ялагдаад байгаа хүмүүс нь бас яагаад ялагдаад байгаа юм чинь гаргаж ирж байгаа. Одоо ингээд энэ дотор хүмүүсийн хүндэд талж очтол яг үүндээ зарим нь бол жоох хөвгтүүдчтэй маань хандаж байгаа ч тий. Тэгэл зарим нь бол аав ээжтэйгээ энэ асуудлаас л муудалцж байна тий. Тэгэл энэ хүмүүсийн түгэж байгаа хэлнэдэллийн байгууллагуудын трол аккаунтуудын түгэж байгаа хуурамч мэдээлэлээс болоод чигийн тэрхтнүүдийн газар орсон юм шүү тий. Мөнгө угаадаг байсан юм шүү танаач манаач ингээл тий. Тэгэл гэр ихтэйгээ муудалцах зарим бүр гэрээсээ өгөх хэмжээнд хүрч байгаа шүү дээ. Тэгээд зарим нь сэтгэл зүйн асуудалтай болж интернетээс болоод хоёр дахь хүмүүстэйгээ муудалцаад сэтгэл зүйчдэр хүртэл очиж байгаа тохиолдол байна. Нөгөө талаасаа миний хувьд ч гэсэндээ ингээл хэмжиг мэдээлэл рүү халдаал тий. Юу гэдгийг хүн ёсны бус мэдээллүүд хурамчаар түгээгээл ингээл хүмүүсийг төрөлдүүлэх орлого юм. Буцаагаад энэ чинь нөгөө санхүүгийн асуудалтай болчихор ч энэ бүх одоо сэтгэл зүйн дарга дээр ч нэмээд санхүүгийн асуудал нэмэгдээд яваад ирэнгүүт зөндөө олон ингээл шуурган дундлын үнд явж байгаа. Гэхдээ хүмүүсийн дэмжлэг байгаа учраас тэгээд нөгөө зөв одоо юм ойлгож байгаа масс нь дэмжиж байгаа учраас мэдээж тэн дээр нэг амар бохоодох юм бол байхгүй. Бихэл мэдээллийн байгууллага руу ингээд халдаад ээж болохоо болцсон юм аа тий. Юу гэдэг бас хэвлэл мэдээллийн байгууллага дурын хүн ингээд одоо юу ачиж болтгүй юм байна. Хааж хорчиж тий. Ингээд болтгүй юм байна. Ер нь одоо юу гэдэг услуулаад ирэх хэрэгчлөө гэдэг чинь зүгээр нэг шоглуулад байж болдог хэрэгчлөө биш юм байна гэдэг юм уу. Тэр талаар бол хүмүүс ойлголт авсан баха. Тэгээд тэр төлөв итгэл бас аягүй орж ирсэн бах. Яг тэгэхээр бид нар бол жишээ нь мэдээж нэг талаасаа хэрэгчлөөгээ хязгаарласан байгаа ч гэсэн нөгөө талаасаа бол бас хуулийн үрийн асуудалгүй нэг давж гарч байгаа гэж бодож байгаа. Тэгээд тийм учраас ч гэсэндээ тэнд бас нэг юм зөвлөлийн спорт байгаа юм биш үү? Тэг хамгаалалт дархлаа хэрэгчлөөний даатгал гэх юм уу тийм байгаа юм биш үү гэдгийг бол хүмүүс бас анзаарсан байна.